Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Улс зүйн цахим сайт ээлж тодруулга хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаа бид цахилгаан эрчим хүч хязгаарлагатай холбоотойгоор баруун бүсний эрчим хүчний системээс мэдээлэл авахар хүрэлцээрлээ. За 9 сарын 20, 21, 22-ны өдрүүдэд өглөө 6-аас 20 цаг хүртэл цахилгаан эрчим хүчээр хязгаарлана. Оросын холбооны улсын Тоо энерги компаниас Тоо энерги компани Чадаан дистанцаас тэгжиддэг одоо Увс хот Баян Улгийн 3 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг гол магистрал шугамд урсгал засварын ажил хийгдэнэ. Энэ урсгал засварын ажлыг жил бүхэн хийдэг бөгөөд үйлчлэлийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд зайлшгүй хийгдэг ажил юм аа. Дээрх өдрүүдэд Увс хот Баян Улгийн 3 аймгийн төвийн 1-р зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, ус өргөгч, дулаан, цагуур, нисэх, захиргаа, онцгой байдал зэрэг бусад шаардлагатай албан байгууллагуудыг аймаг тус бүр нь 2 мегаваттын ачаалтайгаар хангана. Дээрх хангах ажлын хүрээнд дөрвөн ус нэлхай станцаас 3 аймгийн төвийг хангах техникийн арга хэмжээ бүрэн авагдсан. За ийм цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай хангаж ажиллахын тулд урсгал засварыг зайлшгүй хийдэг учраас хэрэглэгч та бүхэн өөрсдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг зүй зохистой зохицуулж бидний ажил дэмжлэг болно.